Төсвийн тухай хууль шинжилгээс 2013 оны 1-р сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Баянзүрх дүүргийн удирдлагууд иргэдийн саналаар орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 4 цэцэрлэгийг барьж байгуулсан. Тэр өмнө гаруй төвөргөөр босдог цэцэрлэгийн барилгыг тэд 800 гаруй сая төгрөгийн өртгөт багтааж чадсан байна. За хуулиар дүүрэг сумтай адилхан 3,000 хүн амтай, сум 330,000 хүн амтай дүүрэгтэй ижил төвшөнд байгаа юм а. Хуулийн алдаатай заалдаас шалтгаалan дүүрэг төвлөрүүлсэн татвараа улс нийслэлд хуваарлаж, за үлдсэн цөөн төгрөгөөр нь орон нутгийн үйл ажиллагааг эрхэлж байдаг. Орон нутгийг хөгжүүлэх сан мөнгө хуваарладаг болсноор эдийн засгийн шинэ боломж бий болжээ. Баянзүрх дүүргээс иргэдээс санал асуулга явуулж хамгийн тулгамдсан асуудлуулах цэцэрлэгийн асуудлуудаа шийдвэрлэхийг зорьсон байгаа юм. 7-р орооны иргэд маань өөрсдөө цэцэрлэг бол нэг номерт байна гэдэг ирэмбийг гаргаад тэр давуу нь одоо дүүрэг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс зохих хэмжээний хөрөнгийг гаргаад энэ цэцэрлэгийг барьж эхэлсэн. Тэгээ 14 онд бол ашиглалтанд ороод одоо явж байгаа. 5-7-24-27 дугаар хороонд тус бүр нэг Канада технологийн цэцэрлэгийг барьж байгуулж өглөө. 204 дугаар цэцэрлэг гэхэд 100 хүүхдийн хүчин чадалтай. Тус хороонд нэг цэцэрлэг байхгүйгээс шалтгаалаад 2000 шахан цэцэрлэгийн насны хүүхдүүд өөр хороо хувийн цэцэрлэгүүдэд хүмүүжиж байсан. Одоо харин байгаа хүчин чадал 100 хүүхдийг боловч нөөц болцоогоо тулгуурлан 230 хүүхдийг хүмүүжүүлж байгаа юм а. Ер нь бол одоо манайх энэ хороонд 7 дугаар хороонд нийт сургуулийн өмнөх боловсрал хамрагдах ёстой нь 2-6 насны 358 хүүхэд байгаа. Одоогоор ингээд бид нэр 240 гаруй хүүхдийг хамруулад одоо 70% одоо сургуулийн өмнөх боловсралд хамруулад 400 хүүхдийн хүчин чадалтай 4 цэцэрлэгт 1000 орчим хүүхдийг хамруулж чадсан байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд цэцэрлэг баг сургууль цэцэрлэгийн зохицолбор хамгийн олныг барьж байгуулсан орон нутгийн байгууллагаар Баянзүрх дүүрэг энхүү шалгарч байгаа юм а.